Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэнд төргий. Өнөөдрийн хичээлийн сэдэв байгаль хамгаалах уламжлалт аргууд. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хичээлийн зорилго. Байгалийн нөөц байдлыг зөв зохистой ашиглах, түүнийг хамгаалах арга ухаантай танилцах. Өнөөдрийн хичээлээс бүгдээрээ байгаль хамгаалал гэж юу вэ? Байгалийн нөөц байдлыг түүний ангилал, байгалыг ашиглаж хамгаалах уламжлалт аргуудтай танилцсан. Хүүхдүүдээ байгаль хамгаалал гэж чиний бодлоор юуг хэлэх вэ? Бодож байгаад тэтэр дээрээ хариулж бичээрэй. Мөн эртний түүхт монголчуудын хувьд байгаль хамгаалал гэдэг нь түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс халахалж хаацайлахын нэр бус эвдрэл дороотолд орохоос өмнө байгалийн зүйд захирагдан байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах нөөц байлгийг нь ариглан гамнахын нэр юм. Хүүхдүүдээ байгалийн нөөц гэж та бүхний бодлоор юуг хэлэх вэ? Нөөцийг хэрхэн ангилдаг вэ? Та бүхэн юу гэж бодож байна вэ? Дэвтэр дээрээ хариулж бичээрэй. Байгалийн нөөцөд хөрс, ургамал, амьтан, ус, агаар, эрдэс соёлог, төмөрлөг ба төмөрлөг бус ашигт малтмал, уур амьсгалын нөөц, нарны эрчим хүч салхи бүгд орно. Сурагч та бүхэн дэвтэр дээрээ тэмдэглэн аваарай. Хүмүүс байгалаас юуг авч ашигладаг вэ? Түүнийг хэрхэн үр ашигтай ашиглах вэ? Жишээ гарган дэвтэр дээрээ бичээрэй. Хүн төрөлхтөн байгалаас ашиглаж болох бүхий л зүйлийг түүхэн цаг хугацаанд авч ашигласаар ирсэн байна. Сурагчид та бүхэн дараах зургнуудыг харж ажиглаарай. Хүн төрөлхтөн бид байгаль дэлхийгээ зүй зохисгүй ашигласаар байх юм бол ирээдүйд бидэнд ийм дэлхийн ертөнц үлдэхээр байна. Хүүхдүүдээ одоо бүгдээрээ монголчуудын байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт, инрэл хүндэтгэлийн, хорио цээрлэлийн, сургаал номлолын, сүсэг биширлийн, ажиглал танин мэдхийн аргуудтай танилцъя. Инрэл хүндэтгэлийн уламжлал. Монголчууд эртээр үеэс газар нутаг, уул ус, оймод, ан амьтан ургамлыг хайрлан хамгаалж амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан туйлын арга гамтай хэрэглэх арга ухааныг үр хүүхдтэд сургасаар иржээ. Тухайлбал нийтийг хамарсан хүндэтгэлийн хамгийн том зан үйл нь уул дахих ёслол юм. 13 дугаар зуунд Чингис хаан хан хэнтийн бурхан халдван уулыг, 1778 онд Богдхан уулыг, 1779 онд Отгон тэнгэр уулыг одоо хүртэл тагсаар иржээ. Хорио цээрийн уламжлал нь инрэл хүндэтгэлийг хэрэг дээрээ ёчлон сахих зан үйлийг хэвшүүлэх арга ухаан болж байгаль дэлхийтэйгээ харьцаж хандахдаа ямар үйлийг төвчж өнгөрөх байгалийн өөрөө нөхөн төлжих чадварыг хэвээр байлгахыг үр хойч үедээ ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч иржээ. Тухайлбал амьд байгалийн сэргээн нөхөн төлжих хавар зуны дэлгэр цагт уус ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горих, булаг шанлын эхний модыг огтлох, гол сүүд усаах зэрэг олон үйлийг төвчин цээрлэх уламжлал болон иржээ. Сургаал номлолын уламжлал нь байгалийн зүй тогтолыг танин ухаарч, байгалыг хайрлан хүндэж, хориглон цээрлэснийг сахин дагваа сайн үйлд хүрнэ. Харин гажуудуулан тэрсэлд байс муу үйлд өртнө гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав ээж нь үр хүүхэдтэй, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа үлүүлсээр ирсэн арга ухаан юм. Тухайлбал ургаан нойтон мод огтлбол мод сүүн нулимсаар уйлж огтлсон хүнийг сүү цагаан эдэний хомсдол гачигдалд хүргэдэг гэж сургадаг. Сургаал номлолын уламжлалыг хүн ардад түгээмжлүүлэх нэг гол хэрэгсэл нь монголчуудын хувьд үлгэр туйлс домог юм.
Хэсэг бишрэлийн уламжлал нь далдын хүчин зүйл бишрүүлэн итгүүлэх арга юм. Жишээлбэл хангаа дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгдээрээ цаанаа харсан эзэнтэй тэр бүхэнтэй сэтгэл санаанд нь үл нийцэх үг хэллэг үйлдэл гаргавал лус авдаг хэлэгнэж хорлол балдаг гэсэн итгэл үнэмшлийг хүний ой тойнд суулгаж ухааруулах арга замаар түгэн дэлгэрч иржээ. Танин мэдхийн уламжлал нь байгаль цаг өөрийн шинж байдал, элдв үзэгдэл хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхаан ухаанаар төдийгүй ердийн ахуй амьдралын туршлагаараа урьдчилан танин мэдэж тэдгээрт мал аж ахуй хийгээд бусад ажил үйлс амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн малчин ардын арга ухаан юм. Хүүхдүүдээ бүгдээрээ өнөөдрийн утсан хичээлээ хамтдаа дүгнэе. Монголчууд бид байгаль дэлхийг хайрлан хамгаалж хадгалах үн эрдний баялаг уламжлалтай ард түмэн билээ. Шинэ техник технологи хөгжиж, суурин соёл иргэншилж шилжсэн өнөө үед энэ ёс заншил уламжлалаа мартаж үгүй хийх биш, харин ч орчин үедээ нийцүүлэн баяжуулж боловсронгүй болгож, хойч үедээ өглөөлөх хэрэгтэй байна. Хичээлдээ идэвхтэй оролцсон бүх сурагчдаа баярлалаа. Та бүхэн дараах асуултанд болон даалгавраа хийгээд багшийнхаа мэйл хаяг руу явуулаарай. Бүх сурагчдаа амжилт хүсье.